Бясалгал ба Бурхны нээсэн сургаал үг. Нэгхэн цаг бясалган дунгаахан 70 жил шүтэн мөргснөөс дээр бясалгал үйлдэх чадварыг хаачаар хүн мөнхийн амьдрал хүрдэг. Дунгаан бясалгах замаар хүн ариун сүнсний амьсгалыг хүртдэг. Бясалгал хийх тусам хүний оюун санаа бэхжиж, урд өмнө мэддэггүй байсан зүйлс хүний нүдний өмнө тодорнод байна. Бясалгалын ачаар хүн тэнгэрлэг онгодыг хүртэж, үүний ачаар тэнгэрийн дижээлийг хүртдэг. Энэ чадвар нь хүнийг адгуусан төрлөөс ангижруулж, юм сүзэглийн бодит чанарыг түнд нээж, Бурхантай холбож өгдөг байна. Энэ чадвар нь мөн шинжлэх ухаан, урлагийг үл танигдах байдлаас ил гаргадаг бөгөөд үүний ачаар шинэ нээлт бүтээл гарч асар их хөгжил дэвшил явагддаг ба улс орнууд намуухан хөгжинэ. Энэ чадварын ачаар хүн Бурхны оронд нэвтэрнэ гэсэн хэдий ч зарим бодол санаа хүнд ямар ч ашиггүй байдаг. Яг л далайд ямар ч зориггүй савлах давлгаа мэд. Гэвч бясалгах чадвар нь дотоод гэрлийн далай думбан бурханлаг шинж төрхийг олсон бол жинхэнэ үр дүнгээ өгнө. Бясалгах чадвар бол яг л толь адил юм. Хэрүүг толийг энэ газар дэлхийн бие зүйлсийн өмнө тавьбал тусгаад лав. Тиймээс хүний оюун санаа газар дэлхийн бодит биетүүдийн талаар тунгаан бясалгал эдгээрийн талаар сайн мэддэг болно. Харин та оюун санааныхаа толийг тэнгэрөө чиглүүлэх аваас та нарын зүрх сэтгэл бодит үнний нарны цацраггүй толд нь тусч Бурхны орны бурханлаг чанарыг эзэмшмэ. Тийм учраас энэ увдсаа газар дэлхийн зүйлс рүү бус харин тэнгэрлэг наран чиглүүлэн зөв ашиглаваас бид Бурхны орны нууц сонсох Библийн бэлэг тэмдгүүд болон сүнсний чидийг тайлах болмаа. Ариун судар бичмлийг үгүрчлэн судлан уншиж, улмаар түнд нуугдаастаа далд утга онцгоёг тайлагтун. Үгсгийг нь унснаар сэтгэл хангалуун бүү болготун. Харин сургаал үгсийн голт зүрхэнд чингээстэй оюун санааны нуугдмал утгыг ойлгохыг хичээ. Энэ нь болбоос Бурхны онцгой юм. Үгийг нь уншиснаар бус. Харин түүний утгыг ойлгосноор чи ач тусыг хүртэнэ. Тиймээс тэнгэрлэг гэрээсэл бүрийн онцгойг тайлахад нь туслахыг Бурхнаас хүснэ залбирч яв. Ариун гэрээсэл судар бүрийн агуулга болон сургаалууд нь оюун санааны далд утгатай байдаг. Тэдгээрийг үгийн шууд утгаар ойлгож болохгүй юм. Зүрх сэтгэлд нь Бурхны үгсийн гэрлэр гийж та өөрөө Бурхны онцгой нууцыг тайлах болтугай. Учир нь тэнгэрлэг сургаалын оюун санаагаар ойлгон ухаарахаас илүү тайтгарл, илүү аз жаргал гэж юу байх вүлээ? Бурхны шүлэг найргийг өглөө орой бүр өргөн дуулагтун. Тинхүү дөөлж буй хэм бүхэн Бурхны тунхаглал түүний гэрээслэлд үнчээ нодолсон амлалтаа хэрэгжүүлэхээс буцаагүй бөгөөд харин энэ замаа буруулсан хэм боловч Бурхнаас нүүр буруулсан хэрэг мөн. Бурхнаас эмээгтэн аяа хүмүүсээ өдөр шөнөгүй хит их унших ба хит их ажил хийх чинь чамайг бардамзанд бүүхргээсэ. Ганцж болов сургаал үгийг баяр баясгалан цаг бадрангуй дуулан унших нь зовлонгоо санжруулагч дангаар уших Бурхны бүх ном сургаалыг хайн байдлаар уншихаас хавьгүй дээр Бурхны бичиг найргийг өөрийгөө ядрааж уйдхааргүй байх тийм өндөр урамтайгаар дууландууд сэтгэлээ цуцаа залхаалгүй харин түүнийгээ сэргээн баясахыг эрмэлз Чингисээр сэтгэлд нь Бурхны найраг үгсээр жигүүрлэн түүний шинж тэмдгийн үрийн цолмон гэгэрэх газар руу нэсэн дүүлэх болоо. Ингэснээр чи Бурханд ортно гэдгийг ухаарагтун. Оройн дэд Бурхны үзгээр нээгдсэн сургаалыг зүрх сэтгэлдээ тунгаан бодож түүний тансаг амтыг амталсан хэн боловч өөрийн дөр хүслээ сангижирч хүчрхэг Бурхны хүсэл таалд хүрдсэн тэмүүлэх нэргэлзээгүй. Тийм өндөр байр суурьд хүрч ийм өгөөмөр хайр шигээс хувь хүрдсэн хүн аз жаргалтай. Бурхны шадар шивгчин минь. Бурхны үгсийг уянгалуулан дуулж тэдгээрийн утга агуулгаас баяр баясгалан голж тэдгээрийг үйл ажиллагаа болгохыг чармайлтав. 6. Итгэл бишрэл ба үл эргэлзэхгүй. Итгэл бишрэл бол инэрл Бурхны ивэлийг татдаг сорон зүй. Буян үйлдэх, үйлчлэхэн тэнгэрлэг хүчийг татдаг сорон зам билээ. Та аль нэг нь эзэмшнэ гэдэгт би найдана. Бурхны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх юм. Бурхан бол түүний бэлэг тэмдэгт итгэдгээ хүлээн зөвшөөрч Бурхны үйлдэлийг түүнээс асуухгүй гэдгийг таньж мэдсэн хүмүүн
адис хүртсэн хүн юм. Бурхан ингэж танин зөвшөөрөх явдлыг итгэл сүсэг болгоны хээ чимэг болон түүний үндэс суурь болгосон юм. Энэхүү итгэл сүсгээс альва буйныг хүлээн авах явдалд хамаарна. Уймэн самууны шивнэнд харц ихтэн дэлдрүүлэхгүй тулд харцаа түүнд бат тууштай чиглэв. Ил зарчмыг хүлээн авсан хүн хамгийн бат төг сэтгэлтэй болно. Энэ бол Бурхан чамд болгоож буй сургаал. Элд үргэлзээ төөрөглөөс чинь ангижруулж энэ бага хоолноос нь чинь чамайг авралт хүргэх сургаал юм. Тэрээр чухамхүү бүхнийг өршөөгч хамгийн буян гიშгтэлээ. Бурхан минь таны шилд суусан хүмүүсийн урд өмнө нотсныг би нотолж хамгийн дээд важингийн урсан суугчид хийгээд таны хүч төгөлдөр суудлыг тойрон хүрээлэгчдийг хүлээн зөвшөөрснийг би даган зөвшөөрнө. Хорвоо дэлхийн хормос тэнгэрийн бүх ханилыг бүх ертөнцийн эзэн таних. Үнэн итгэл бишрлийн шинж тэмдгүүд. Итгэл бишрлийн анхны шинж тэмдэг бол хайр мөн. Итгэл бишрэл гэдэг бол нэгдүгээрт ухамсарлан таних явдал, хоёрдугаарт буян үйлийг биелүүлэх явдал юм. Итгэл бишрэлийн мөн чанар нь дуугаар цөөн, ажил үйлээр ариун байхад оршин, үг яриан ажил үйлээсээ хидэрсэн хүн амьдрснаас үгсэн дээр гэдгийг мэддэггүй. Бурхан шашны тулгын чулуун тэнгэрлэг төгс чанарыг эзэмшиж, Бурханы олон талт буян гიშгээс хуваалцах явдал мөн. Итгэл үнэмшлийн гол зорилго нь хүний дотоод сэтгэлийг дээд тэнгэрийн гоо жохлонгийн ундралаар буянтай ариун болгоход оршино. Хэрвээ ингэж чадаагүй бол үнэндээ гачигдлуулж энэ дотоодын галын там болно. Тийм учраас энэ хүү маш нарийн амин чухал асуудлыг зүрх сэтгэлдээ цэгнэж бусад шашны догм номлолыг чуугаан дуулан болон хоосон хүндийн үзэл баримталд үл автах нь бүх бахаачуудын үүрэг мөн. Тэд харин ч Бурханаас гаралтай. Тэдгээр бурханлаг буян шин чанарыг амьдралынхаа бүхий л талбарт эзэмснээр бусдад үлгэр жишээ болж сайн сайхан үйлдэл төрөх байдлаараа онцгойрон ялгарх ёстой юм. Тэд бахаа гэсэн нэрээ хоосон үгээр бус үйл ажиллаараа батлах ёстой. Өдөр шөнөгүй хүний хүчин чармайлтын зам мөрөөр хөгжин дэвшиж дэлхийн ертөнцийг гээрүүлэн баяжуулахын тулд ажиллаж амьдарч Тэнгэрлэг буйнаас онгодын их хөлгийг авч хязгааргүй хөгжлийн их үүсвэрлэхийг амьдралын зорилго болгож буй тэр хүн жинхэнэ бахаа мөн билээ. Тийм төгс боловсролд хүрсэн хүн жинхэнэ бахаа болно. Өнгөрсөн эрен үе цагийн тойргийн алдрын титмэн болсон энэ ариун цаг эрэнд үнэн итгэл сүсэг гэдэг нь зөвхөн Бурханы нэгдлийг хүлээн зөвшөөрөх төдийгүй мөн уг итгэл бишрэлд агуулгдсан бүх хил төгс төгөлдөр бурханлаг чанарыг илэрхийлэхийг хэлнэ. Эхлэл байгаагүй, эхэн дүүсч, төгсгөл байхгүй, эцэс хүртэл итгэл бишрэл оршин байдгийн нэгэн адил үнэн сүсгтэн хүн мөн үрд амьдарч мөн хоршно. Түүний сүнс Бурханы хүсэл тааллыг үрд хүрээлэн эргэлдэх өгөөд тэрээр өөрөө Бурхан үрд байхын нэгэн адил үрд орших үлээ. Үл эргэлцхэн ухааныг олж авах нь үнэнхүү итгэл бишрэлд нь өдөр бүр урд өдрөөс илүү нэмэгдэж байх болтугай хэмээн би эзэн Тэнгэрээс хичээнгүлэн хүсэж байна. Эзэн Тэнгэрийн хайр шиг итгэл дүүрэн яв. Өөрийн бавд эцхий эзэн Бурхан Тэнгэртэй найдан итэг. Хүмүүс Бурханы нүдэрээ үзэж харах юм уу дууган чихээрээ сонсох боломжгүй дэ буруу замаар төөрөлд ордог юм. Хэрв та Тэнгэрлэг мэдлэгийг эзэмшиж хүлээн зөвшөөрөхийг хүсч байвал зүрх сэтгэлээ Бурханаас ангид бүхнээс хариуцгаж төгс төгөлдөр хайрыг булаасан Бурхан бүрэн татагдж түүнийг хайж түүнийг сонгож түүний ухаалаг хийгээ захирангуй учир баримтанд захирагдах тун. Учир баримт нь үнний замд хүрэх зам бөгөөд түүний хүчээр зүрх сэтгэлд нь үнний наран болж хувирна. Зүрх сэтгэл нар болсны дараа мэлмид нэгдэн мөн өөх нараар дамжуулан нарыг таних болно. Ингэсэн цагт ямар ч учир баримтын шаардлага гэж үгүй болно. Учир нь
Үнний наран бол үнэмлэхүй тусгаар тогтнолтой байдаг бөгөөд тусгаар тогтнол гэдэг юу ч хэрэггүй. Нотлогоо бодлогооч хэрэггүй байдаг. Тиймээс Томас шиг бус Петр шиг бай. Эрэл хийлэл, тэмүүлэл, чин сэтгэлийн хүсэл, туйлын үнэн сэтгэл ориглон хайр хөөр багтал ба онгодын гэрэлт энлүү эрэл чин зүрх сэтгэл дасч. Бурхны хайр халамжийн зөөлөн сэвшээ түүний сэтгэл санааг номрох үед л сая алдаа мадгийн харанхуй замхарч эргэлзээ танилцлийн манан сарниж бэлгийн мэдгийн болон үл эргэлц хөнгөрлөгийг түүний бие сэтгэлийг эзэмдэх болно. Түүний үннийг тогтоох нэнтэргүүний нотлогоо бол түүний өөрийнх нь бие юм. Дараагийн нотлогоо нь гэвэл түүний үүдэл нээлт юм. Энэ хоёрын алийг нь таньж зөвшөөрөөгүй хүмүүс зориулж тэрээр өөрийн мөн чанар үннийг нотлсон сургаал үгсийг бүтээсэн билээ. Энэ бол бос хүмүүст үзүүлсэн түүний элэгсэг инэрл хайрыг гэрчилсэн баталгаа буюу тэр бэр хүмүүст Бурхны бэлэг тэмдгийг танин мэдэх чадахыг хайрлсан юм. Хүмүүр яруу алдарт Бурхны гоо жавхлан бишрэх чадвартай байсан байх ч болно. Хүн тийм чадвартай байгаагүйсэн бол алдаа дутагдaltaа хэрхэн гимших байсан билээ. Хэрв газар дэлхийн бүх хүмүүс энэ өдөр Бурхны өмнө нэгдэр цугласан байхад хэн нэг нь бүх хүн алдаж эндсэн боловч хэн ч үнэнд хандах сэтгэлгүй байсан учраас би мөн тэдний жишээг даган ашид мөх Бурхны гоо жавхлан таньж үл чадсан харамсалтай гэж хэлбэл тэр намжлал нь утга учиргүй байх үзье. Учир нь хэний ч итгэл бишрэл өөр хинээс ч бус гагцгүй өөрөөс нь шалтгааллах учиртай. 7. Орчлонгоо сангижрах бие сэтгэлээ золиослон угаарах нь оюун санааны ертөнцийн эрэлт. Орчлонгоо сангижрахын утга учир нь хүн эзэн Тэнгэрийн ордууд хандаж түүний орчинд нэгтэрч түүний дүрийг харж түүний өмнө гэрч болон зогсоход оршино. Аяа ариун үгийн үр над руу царайгаан хандуулж надаас бусад бүхнээс хөндийр миний иргэшэл мөнх бөгөөд миний эрх сүр хувиршгүй. Хэрв чи надаас өөр бусдыг эрх ахвал тийм ээ бүхэл орчлонд нэгдсэн ч эрэл чинь мухардах уу? Бурхны хайр шавнар минь дэлхийн орчлон гэдэг бол цангасан хүн ус хэмээн андуурдаг говийн зэрэглээ адил юм гэдгийг мэдтгвэ. Энэ орчлонгийн дарс гэдэг бол элсэн цөлдөх уур манан энэ дэлхийн өрөвч инэрэнгүй сэтгэл бол зовлон бэрхшээл бөгөөд зөвхөн уйтгар шаналл авшрах буюу. Тиймээс энэ орчлон түүнд харьяалагдахстад нь үлдээж чи өөрөө бүхнээс нэрл эзэн Тэнгэрийн оронгууд нүүр царайгаан хандуул. Тэг хахуул Бурхны гоо жавхлан хайр шиг үүрийн цолбон лугай адил сүрж авахаагаар чамайг нөмөрч Тэнгэрийн идэ будааны ширээг чиний өмнө засч зүрх сэтгэлийг чинь баясхан гэрэлтүүлж оюун бэлгийг чинь өөртөө дадаж сэтгэл зүрхийг чинь ариусхан мэлмийн чинь харцыг тайтгаруулахын тулд эзэн Тэнгэр чинь чамайг адэслэн өөрийн баялгаар чамд хурбар оруулах болно. Аяа замбуулангийн үр хэрв чи намайг хүсвэл надаас өөр бусдыг бүүр хэрв миний гоо сайхныг эрүүл дэлхий болон түүн доторх бүхнийг үзэх нүдэн ань миний хүсэл зориг бусдын хүсэл зориг хоёр гал ус мэд харшлахагаа нэг зүрхний хамт оршиж ис чадах. Зурдын дур хүслэн дагаж газар дэлхийн зүйл зүрх сэтгэлийн хандуулсан тэр хүмүүнийг бахан хүн хэмээг тооцож үл болно. Шижир алтаар дөрөн хүн нийдэрсэн ч үүл мэд хажуугаар нь үл тоомсорлон эргэж харахчгүй тэнэгэлзэн ал майрахчгүй өнгөрөх тэр хүмүүн бол миний үнэнч дагалдагч мөн. Ийм хүмүүн бол үнэн хүн миний хүмүүн бөгөөд дээд Тэнгэрийн чуулганч хүртэл түүний өмсөглөөс ариун нандин чанарыг ангилуун тансаг үнэрийг мэдэрч чаднаа. Өөрийгөө огоор сурах. Аяа миний зарц энэ замбуулангийн холбоогоон тасалж эгэл өөрийнхөө бие гэсэн үзлийн шоронгоос сэтгэл санаагаа чөлөөл
Боломж бүрдсэн нэгэн цагийн завшааныг ашигла. Эрх чөлөө гэдэг бол орон зайн бус. Харин нөхцөл байдлын асуудал юм. Тэр шоронд би жаргалтай байсан юм. Учир нь тэр өдрүүд минь буйны замналд өнгөрсөн билээ. Миний хувьд шорон бол эрх чөлөө болж байлаа. Зовлон бэрхшээл нь надад амралт болж байв. Үхэл бол амьдрал, доромжлол нь надад нэр хүнд болж байлаа. Тиймээс шоронд өнгөрүүлсэн тэр бүх хугацаанд би аз жаргал дүүрэн байлаа. Биеийн шоронгоос чөлөөлөгдөх нь үнэнхүү эрх чөлөө бүлгөө. Учир нь бие гэдэг бол хамгийн агуу шорон болоо. Нэгэнд хүн инхүү чөлөөлөгдөж чадсан бол эргэж хоригдно гэж үг вэ. Хүн амьдралын хүнд хэцүү нухчааг үлбэр номоогоос биш харин баясгалаас дүүрэн хүлцэн төвчгүй л бол ийм эрх чөлөөг олж авч үл чадна. Аяа хүмүүний өр. Хэрв чи намайг хайрлах бол өөрийнхөө өрөөс холд. Хэрв миний тааллыг хүсвэл өөрийнхөө тааллаар эсбол. Тэгвэл чи миний дотор мөхөж, би чиний дотор үрд мөх амьдарч чадмаа. Аяа юун санааны өр. Өөрийгөө орхин над руу дөтлөөгүй цагт чамд амар амгалан тайван гэж үг вэ. Учир нь чи өөрийнхөө нэрээр бус. Миний нэрээр алдаршиж, өөртөө бус. Надад итгэж чам зохилтой. Намайг бүхнээс илүүтэй хайрлагтун. Аяа хүсэл шүмлийн иршил. Атааж төтөн хизээд хоосон явах. Сэтгэлээр хангалуун хизээд хайр хүндэтгэл хүлээхийн учир. Атааж төгөө холхой. Хангалуун байдал ямагтэрмэлц. Орчлонгоо санчин чөлөөлөгдөх явдал нь нарлуг адил бөгөөд ямар ч хүний зүрх сэтгэлд асан бадамлах аваас элдв атаа шунал би чөтгөрийн галыг унтраана. Мэлмийн харсан ухаарлын гэрлэр гийсэн хэм боловч газар дэлхий болон түүний хоосон чанараас өөрийгөө хөндийрүүлэх нь гарцаагүй. Энэ хорвоо түүний ойлгохгүй явдал чамайг бууган сойлгог. Эдээр баянж бардам биш. Ядууд орой шууд хоргоныг үл автагч хүмүүс жаргалтай билээ. Дундаж байх замаар данжиллаас зайлс хийх нь. Энэ хорвоо хийгээ түүний хоосон чанараас өөртөө бүрэн чөлөөл. Энэ хоосон чанар нь чамайг шунаг совдог дур хүслээр чинь хөтлөн дагуулж, шулуун шудраг гайхамшигын замаас холдуулдаг тул түүндгөө ойрт. Хорвоо гэдэг нь чамайг бүтээсэн бурхныг үл тоомсорлож, түүнээс бусад бүхэн толгой алдсан шингэж байгааг чинь нэрлэж байгаа юм шүү. Ирээдүйн ертөнц гэж харин яруу алдарт хосгүй гайхамшигт бурхны орон найдвартай очиход чинь тусалж буй зүйлүүдийг хэлж буй. Бурхны хайрлан шүтгэж чамд энэ өдөр саадуулагч нь хорвоо дэлхийн түүнээс зүгтэн зайл. Тэг хахуулч ядэслэл буйндны нэг болно. Бурхан ба түүний хооронд юу ч саад болохыг тэрээр үл зөвшөөрвөл тухайн хүн энэ газар дэлхийн гоёл чимгээр бие чимж түүний ашиг тусыг хүртий гэвэл амгадан сайхан байх болно. Учир нь диваажин хийгээд газар дэлхийн бүхий л сайн сайхныг өөрт нь үнэнчээр сүсгэлэн итгэж буй шав нартаа зориулж бурхан хайрлсан бөгөөд бурхны гайхамшиг хишгээс бүү холдож та нарт хайрлсан сайн сайхан буйнаас хувь таслагтун хүмүүс минь бурхан талархан магтаал өргөж чин сэтгэлээс талархагч дийнийг бол хүн өөрийгөө бүрмөсөн огоорно гэдэг юу гэсэн үг вэ гэвэл жинхэнэ утгаараа өөрийгөө огоорн шандна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэрээр хүний нөхцөл байдлын үйлбэрийг арилгаж газар дэлхий дээрх энэхүү амьдралын түнэр харанхуй болсон зүй зохисгүй нүгэл шин чанараасаа өөрийгөө амжруулах гэсэн хэрэг болохоос биш. Эрүүл мэнд алд бие дороотвол гэсэн үг шээ. Золиослонгүй чанарын нууц сонсох. Золиослоно гэдэг бол хишиг хүртнэ гэсэн үг. Өөрийгөө золиослох буюу бие огоорох нь бол хамгийн агуу нэгэн сэдв бөгөөд уусрын шүгөөргөн юм. Товчоор хэлбэл дэнгийн ирвэх бол дэнгийн золиос. Булаг бол ам цангасан хүний золиос. Чин сэтгэлийн дурлал хүмүүн дурлуулж буй хайрттай золиос болдог бөгөөд
Хүснэн тэмүүлэгч хүмүүн хайрттай золиос болдоо. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэрээр өөрийгөө бүр мөсөн огоорох ёстой. Тэрээр үнэн бурхны хүсэл тааллыг эрэлхийлж, үнэн бурхны дүрийг хүсэн ирмэлзэж, үнэн бурхны замаар алхах ёстой. Энэ бол золиослын анхны төвшин болоо. Золиослох ёсны хоёр дахь төвшөнд хүн галж шидсэн төмөр лугай адил болох ёстой. Харан өнгөтэй, хүйтэн, хатуу зэргийн орчлон дэх төмрийн шин чанар галж шатан алга болж тодулаан гэл бат өнгөтэй халуун байх юм. Оюун санааны орны шин чанарыг эзэмшдэг. Ингэснээр төмөр өөрийн чанарыг галж золиос болгон галын чанараас эзэмшдэг байна. Материалын ертөнцийн авилгал, үхэл мөхлийн хорвоо учир хүн материйн буюу байгалийн ертөнц ба түүний хуулийн нөлөөллөөс өөрийгөө чөлөөлөх ёстой. Энэ бол муу санаа ба харанхуй мөнхийн хорвоо. Энэ бол цусан шунагч хувиа хичээгч биеэд үйлгэх совдөг шунхай зэрлэг балмад адгуусан амьтны орчлон бөгөөд байгалийн ертөнц юм. Хүн энэ бүр төгс бус чанараа өөрөөсөө зайлуулж материалыг буюу гадаад оршин тогтнолынхаа эдгээр шанаруудаа золионд гаргах хэрэгтэй билээ. Нөгөө талаар хүн тэнгэрлэг шин чанарыг олж эзэмших ёстой. Тэрээр бурхны дүр төрхийг толдох ёстой. Тэрээр ашид мөнхийн буян гიშгийг ирж бурхны хайрыг илтгэгч өдөрдмжийн гэрэл амьдралын их мод бурхны хайр хишгийг хүртэх болоо. Хүртэгч болох ёстой. Өөрөөр хэлбэл хүн материалын ертөнцийн шин чанараа золиослон бурхны ертөнцийн шин чанарыг олох ёстой юм. Бурхан дүнж байж, бурхны оронд нэгтрэн, хүн төрлөختний тус энэ тул үйлчлэх замаар түүнд ойртож болно. Хүн ардтай, найртай, хүн бүхний хайрлан инхрийлвээс бурханд ойртож болох бөгөөд ингэх нь үнний эрэлхийлэх, буян нандин чанарыг эзэмших, бүх нийтийн инх амгалан хувь хүний ариуслын төлөө зүтгэх хэсгээс хамаарна. Нэг үгээр хэлбэл бурханд ойр байхын тулд өөрийгөө золиослох, бүхнийг түн зориулах хэрэгтэй гэсэн үг юм. Ойр байна гэдэг үл адил байна гэсэн үг. Золиослох хүлгэн суухаас нааш хүн ямар ч буян гişиг ивэлийг хүртэж үл чадна. Золиослох энэ хүлэг онгоцвол би гэсэн үзэл мөхөж амьд бурхны гэрэл туяа цацрахын орон болов. Хүмүүний хүү амьсгалах амьсгаагаа бурхан дөргөн зориулсан тэр үед орчлон хорвоо тэр яраага шуудан уйсныг чи мэддэггүй. Гэвч тэрээр өөрийн биеийг тэнхүү золиослоноор бүхий л амьтан шинээрч хүч чадвахыг хайрлсан юм. Үүний нотлогоо газар дэлхийн бүх хүмүүсийг байсан эдүгэ чиний нүднээ тодорчээ. Ухаанд мэрэгдийн альцсан хамгийн мэрэгэн үгс, хүний сурсан хамгийн дээд эрдэм, урчуудын уралсан хамгийн уран тансаг бүтээл, хамгийн хүчрхэг удирдагчдыг үзүүлсэн нөлөө бүхэнж чухамхүү түүний хос хуй. Бүхнийг ивээгч гайхамшигт оюун санааны амьдруулах хүчний илрэл юм. Оюун санааны ялалтанд хүрэх. Өнгөрөн удах нэгэн өдрийн амгаланд өйглөж буй ташуур. Үрд мөнхийн амгалан харин өөрөөсөө бүү алд. Өн мөнхийн хад аз жаргалыг, цэцэрлэгийг зуурдын энэ хорвоогийн тоос шорогоор бүүсэл. Хар гэрээн орхиж, хан хурамсдын орныг зорж, харанхуй авснаас ангарч, хязгааргүй диваажингийн цэцэрлэгт хүр. Ялалт нь хинтээж харшилтан зөрчилдөж байгаагүй ба байхчгүй лээ. Харин ч бэртэгчин сувдаг шунхай сэтгэлийн иргэшээлгүй хүмүүсийн зүрх сэтгэлийн хотыг мэрэгэн ухаан үг айлдварын сэлмийн хүчээр байлдан дагуулах нь нэн тааламжтай хэрэг юм. Тэгвэл ялалтыг хүссэн хэн боловч юуны өмнө өөрийн сэтгэлийн хотыг оюун санааны бодит үнэн сургаал үгийн хүчээр номхруулж түүнийгээ бурхнаас бусдын хүсэн санагалцахаас хамгаалах ёстой. Тэгээд дараа нь тэрээр бусдын зүрх сэтгэлөд хандаж болох билээ. Ялалт гэдэг ийм л утгатай юм. Тэрхүү ирэлж цаг ямагт бурхандаа итгэл найдвархан даатгаж газар дэлхийн хүмүүстэй үл сүлбэлдэн тоос хорвоогоос хөндөрч эзэдийн тэнгэртэл тэмүүлэх хэрэгтэй. Тэрээр өчүүхэн юмар сэтгэл хангалуун байж жолоо залуургүй дур хүслээсээ ангижрах ёстой. Тэрээр орчлонгоос хөндөрөн ангижирсан хүмүүстэй нөхөрлөх холбоогоо нандинаж
Сагсуу хөөрсөн хүл хүмүүсээс зайлсхийж явахаа нандин гişиг хэмээн бодож явах хэрэгтэй. Тэрээр замбрааг ундрах санаа бодлоо. Бурхны хайрын дурсамж арга жолоодож, Бурхнаас өөр бусдын хажуугаар гэрлийн хурдаар өнгөрөн одох хэрэгтэй. Тэрээр хайртынхаа төлөө амнасаа зориулахад тэнэгэлзэн эргэлзэх ёсгүй бөгөөд хүмүүсийн шүүмжлэлд автан үүнээс буцхаа сэрэмжилвээс охилтой. Ангижрлийн төлөө мөргөл. Бурхан минь, бурхан минь. Бүхнээс ангижрахын аршаанаараа ягийг минь дүүргэж, сүр жавхлан буян гიშгийнхээ орчинд өөрийн хайрын дарсаар намайг баясхан зэнгүүлнэ. Намайг шунал хүслийн хүлгнээс чөлөөлж, энэ хүү доор ертөнцийн чөдрийг надаас таслан, өөрийн орон дэд орондоо дуудан аваачиж, ариун гэгээ амьсгалаараа өөрийн шадар шивгчин болгож хайрлана. Эзэн Тэнгэр минь, хайр гიშгийнхээ гэрлээр дүр царайг минь гэрэлтүүлж, бүхнийг номхотгогч хүч чадлын шинж тэмдгийг хардаг болгон, харах нүдийг минь гийгүүлж, бүхнийг хамарсан эрдэм мэдлгийнхээ суалдраар зүрхийг минь баясгаж, дүүрэн баярт мэдээгээр сэтгэлийг минь жаргаж хайрлана. Энэ дэлхий хийгээд, дээд Тэнгэрийн эзэн хаан, хүчрхэг, эзэрхэг эзэн Тэнгэр та минь. Та минь ээ, тэг хахуул, би таны сургаалыг хөхүүлэн дэлгэрүүлж, таны хуйлан зүтгэж, таны үгийг өргөмжилж явсан билээ. Та бол үнэхүү хүчрхэг, өгөөмөр, бүхнийг чадагч, хязгааргүй чадалтан билээ. 8. Шулуун шудраг ариун нандин байх ёсон. Товчоор хэлбэл та бүгд нэгнгүү хүн төрлөختний ертөнцийн эрхэм нандин чанараар бадамлсан гэрэл данлуу мэт болтугай. Шудраг шулуун, чингэнж, элэгсэг дотн, цэвэрэн байх түн. Гэрэл туяа цацруулж, бурханлаг тэнгэрлэг яруу сайхан болж, бурхнаар амьдарч бахай байх түн. Ажил хэрэг ба хэл яриа. Ам хэл бус ажил хэрэг тань орон дээд чингүүлэг. Буян дих үлсийг бүтээснийхээ тухай ярьдаггүй хүн төгс төгөлдөр чанарт хүрэх замдаа явна. Өчөө хүн төдий буян үлчгээд өөрийгөө хитрүүлэн магтдаг хүн гавьяа хүндэтгэл хүртэхгүй. Аяа миний шивгчний үр. Эдүгээ хүрлүүг хэл уртл байсан бол өдгөө ажил үл сэрхэн болгоо. Энэ нь хэн бүхэн үнэн чудраг үс бүтээх ёстой гэх бөгөөд үгээр амлахыг хэн чадах боловч үлсээр бүтээхийг зөвхөн миний амд нөхөж чадахгүй юу? Ажил үлсээрээ бусдаас тавихыг анхааран чармай. Гэрэл шүтэн хүрдэндээ та наргийн хуурайлан зөвлөнөм. Бурхны дагалдагчид өнөөдөр ертөнцийн хүмүүсийг төлөвшүүлэх нөлөөлөл болж байна. Тэд үнэн шудраг, бат тууштай байхан үлгэр жишээг үзүүлснээр хүн төрлөختн тэдний үйл ажиллагаа зан сурт хуунаас аж тус хүртэх ёстой. Ам ажлын зөрдөг хүмүүсийн замаар явахаас болгоомжлогдсон. Бахан хүмүүсээ дэлхийн хүн ардад бурхны шинж тэмдгийг тунхаглаж, түүний айлдвар лүндэн толдон тусахын чармай хичээгтэн. Доор дээд ялгарлалгүй дийлэн хүмүүсийн ам ажил хоёр зөрдөг тул та нарын мүйс хөдөлмөр бүхий л хүн төрлөختөнд үлгэр дуурайл болог. Гагцгүй. Өөрсдийн ажил үлээр л та нар бусдаас ялгарч чадна. Аяа бурхны цэгүүдээ адислалт гоож авахлангийн халамж хайраар та нар бусад хүмүүсийн дунд нар лугай ялгаран гэрэлтэх тийм төрх байдлыг олж эзэмшвээ сохилтой. Та нарын хинж бол үл таних нэгэн хотод очоод өөрийн чин үнэн сэтгэл, хайр ивэл, шулуун шудраг зан дэлхийн бүх хүмүүс зориулсан хайр халамжаараа хүмүүсийн хайр хүндэтгэлийг эзэмдэж чадваас тэд. Энэ хүн бол яахарахгүй бахай хүмүүн. Яагаад гэвэл түүний төрх байдал зан аль ёс суртахуун мөн чанар болон байр суурь нь бахай хүний шин чанарыг илтгэж байна гэж хэлэх болно. Ийм л төвшөнд хүрчүүл чадваас та нарыг бурхны гэрээслэл үнэнч байна гэж хэлэхийн аргагүй юм. Учир нь тэрээр халиршгүй. Үнэн сургаалаараа бидэнтэй нэг гэрээс байгуулж өөрийн ариун зарлиг лүндэнгийн дагуу амьдрахыг бидэнд үүрэг болгосон билээ. Үнэн шудраг зан чанар. Аяа хүмүүсээ хэл яриагаа үнэн шудраг чанараар ариусгаж, зүрх сэтгэлээ шудрагнийхээ гулзаар чимэглэгдэв.
хинтэй ч урвагч сэтгэлээр хандхаас сэргийлж яв хүмүүсээ. Бурхны шавнаар энэ дунд түүний итгэмжит шадрал, Бурхны хүн ардын дотор түүний өгөөмөр сэтгэлийн бэлэг тэмдэг нь болж яв. Хэрв хэн нэгэн хүн өөрийн үргээ гүйцэтгэж байхдаа Бурхан өчүүхэн төдий шударгаас явдал юм уу назгаа тоомжиргүй байдал гаргаас эсвэл хүмүүсээс ширхэг зоос чадхаа өчүүхэн мөнгийг хууль бусаар авах буюу хувийн ашиг хонжоох хайж олбоос хүчрхэг Бурхны ядас ивэлийг хүртэж чадахгүй нэргэлзээгүй. Энэ хүү бичигт болгоосон захиас өвөл тоомсорлуузай. Шудраг үнэнж байх гэдэг бол газар дэлхий дээр орших бүхний аюулгүй байдлын үе таалга бөгөөд нэг үлсэгч Бурхны алдрын бэлэг тэмдэг юм. Шудраг үнэн чанарыг хүртсэн хүн үнэнхүү эд баялаг элбэг хангалуун байдлын сан хөмргөөс хувь таслана. Шудраг үнэн чанар нь хүмүүсийн амар тайван аюулгүй байдал хүрэх үүд юм. Үнэн хэрэгтэй альва хэрэг явдлын доктортой байдлын чанараас хамаарч байсан хойшиж хамаарах болно. Хүч чадал, сүр жавхлан, эд баялагын орчныг шудраг нь нэгэрл гийгүүлэн байдаг. Шудрагаас ба тэгш тэнцүү байдал аяа оюун санааны үр миний үзэл бүхнээс хэрхэмлдэг зүйлийн дээд нь шудрагаас. Хэрв намайг хүсвээс шудрагосноос нүрэн бүү бурмал. Хэрв миний итгэлийг ирвээс шудрагосыг бүү басамжил. Үүний ачаар бусдын нүдээр бас өөрийнхөө нүдээр бүхнийг үзэж айл хуршийнхөө мэдлэгээр бас өөрийнхөө мэдлэгээр бүхнийг таних мэдэж чадмаа. Үүнийг зүрх сэтгэлдээ тунгааж бай. Үнэнхүү шудрагаас бол чамд миний барих бэлэг өгөөд тэр нь миний хайр өршөөлийн тэмдэг. Түүний 2 милмигээрээ цаг ямагт харж яв. Ургамлын нэг ширхэг үрмэт жүүхэнж гэсэн шудраг бус байдлыг хиндэж гарахгүй хичээж явагтун. Шудрагсны замаар замнагтун. Учир нь энэ бол үнэнхүү шулуун зам болов. Альвааг цэгнэж дүгнэхтэй тэгш тэнцүү хандлагыг баримталж явагтун ухаанд хүмүүсээ. Бусдыг шүүн дүгнэхтэй шудрагс ханддаг хэм боловч хүмүүний байр суурийг тодорхойлох шин чанаруудыг үл агуулж байгаа буюу шудрагс баримтлагч хэм боловч ямар ч нөхцөлд хэм хэмжээг баримтлах цохилтой. Аяа эзэн Тэнгэрийн хайр шавнар минь ээ. Бурхны орон бол бос өвтөх шудрагсыг мөн амьд бүхнийг нэрн нэгүүлсэх сэтгэл дээр үндэслэн бий болсон билээ. Тиймээс хувиа хичээгч бэртгчин үзэл санаа сэтгэлийн сайхнаар эрүүл бус хүмүүсээс босод бүх хүндрэлтэн сэтгэл зүрхээрээ нэгүүлсэнгүй хандагтун. Харгас дарангуйлагч хуурам мэхлэгч хулгайч хүнд нинжин сэтгэл гаргахын аргагүй юм. Яагаад гэвэл ингүүл тэд нүгэл гимдээ гимшихгүй харин л улам түүндээ хушууран хөдлөгдөх болно. Худалж хүнд хичнээн сайхан сэтгэл гаргасан ч тэрээр чамайг өөрт нь энэрнгүү хандаж дутагдлыг нь өршөөж байгааг мэдэхгүй. Өөртөө итгэж улам бүр худал хэлэх болно. Шудрагсны зорилго бол хүмүүсийн хооронд эв нэгдэл бий болгоход оршино. Ариун нандин байх ёсон. Ариун нандин хязгааргүй хүчтэн Бурхны анд нөхдөө. Альва юмд цэвэр ариун байх нь ариулсан сэтгэлийн шинж өгөөд эрэх чөлөөт оюун ухаан байваа сөхөх чанар. Хэр толбгүй цэвэр байж өөрийгөө бүх дутагдал доголдлоос ангижуулах нь хамгийн төгс төгөлдөр чанар билээ. Хувь хүн бүхий л талаар ариулсан цагт сая тунхаглах гэрлийг тусгагч болж чадмаа. Хүний амьдралын арга ухаанд юуны өмнө ариун нандин чанар, дараа нь шин сургаг, ариун цэвэрч байдал болон оюун санааны тусгаар тогтносон байдал орно. Усны их цэвэр баймаж онголын урсгал цэвэр байна. Ариун нандин чанарт мэлмийн харцанд Бурхан Тэнгэрийн дүрийг харан баясч энэ учрал ямар их буянтайг мэднэ. Цэвэр нандин мэдрэхгүй нь Бурхны жавхлангийн сарнайн цэцэрлэгийг тансаг анхлын үнэрийг мэдэрч чаддаг бол ариулсан зүрх сэтгэл үнний гой нүүр царайг толдон тусгана. Амьдралын бүхий л асуудалд ариун нандин цэвэр цэмцгэр хэрвардаггүй байх нь хүний нөхцөл байдлыг өргөмжилж түүний дотоод чанарыг ураг хөгжүүлдэг гэдгийг би хэлхийг хүсэж байна. Ариун сургаал тодорхой айлдсанчлан
Биеч ертөнцөд ч гэсэн цэвэр ариун чанар нь оюун санааны бурханлаг чанарт хөдөлдөг болоо. Хөл чин чанга, ариун сүнсний анхлын үнэр зүрх сэтгэлчний хамглан бөгөөд бүх ил далд нууц бодол санаа чинь хүртэл эзэдийн дээд эзэн Тэнгэрийн өмнө ариун амьдан бол чи өнөөхөө адис буйнаар улам дэлгэрэг. Аяа хуйнгүр. Чиний зүрх бол миний оршихуйн орон мөн. Түүнд намайг залахын тулд зүрхээ хариуцгахтун. Чиний сэтгэл бол миний үдэл нээлтийн орон мөн. Миний тунхаглал зориул сэтгэлийн хариуцгахтун. Цэвэр ариун байдал бол Бурхны шадар шивгчин эмэгтэйчүүдийн хамгийн дээдийн чимэг байсан бөгөөд байхч болно. Бурхан надад гэрч болог. Цэвэр ариун чанарын гэрлэгээний хурц туяа оюун санааны ертөнцийг хүртэл ээгүүлдэг болоо. Амьдрал болсон гол мөрн ариун цагаан сэтгэл хүмүүсийн жигсэн зэвүүсдэг зүйлээр солихоос болгоомжил. Оюун сэтгэлийн чинь бүх үлэх зүйл бол бус. Бурхны хайрын дарсыг амтлан мансуурагтун. Бурхныг бишрэгч хүмүүсээ. Бурхны хайрын дарсыг амтлан мансуурагтун Бурхны бишрэгч хүмүүсээ. Чи шүтлэгтэн болж улмаар хүүхэд мэд ариун болохоос нааш диваажингийн орон нэвтэрч чадахгүй гэж Христ ертөнцөд хандаж хэлсэн байсан билээ. Өөрөөр хэлбэл хүн Бурхныг таньж мэдхийн тулд зүрх сэтгэлээр ариун явах ёстой. Балчир хүүхдийн зүрх сэтгэл хамгийн цэвэр ариун. Ямар ч тоос тортоггүй дарагдаагүй толмит ариун байдаг. Гэхдээ хүүхэд хал үзэж хашир суусанд ариун биш. Харин амьдрал үзээгүй гим зэмгүй байдгийнхаа улмаас цэвэр ариун байдаг юм. Яагад гэвэл хүүхэд нялх бага насндаа оюун ухаанаар ааж тэр, сэтгэл санаагаар ааж тэр, орчлон хорвоогийн юмсад бузартаагүй байдаг. Тэд ухаан суугаагүй, хуурч мэхлэхийг үл мэднэ. Балчир хүүхэд нялх доройгийн улмаас цэвэр нандин байдаг бол насанд хүрсэн хүн бол өөрийн хүч чадал сувилгээр цэвэр ариун болдоо. Тэрээр оюун ухааныхаа чадлаар эгэлжирийн болж сул дорой чанараараа биш харин ухаарал ухамсарын агуу хүчээр чин санаат болдог. Хүн төгс боловсрангуй болж хөгжих тэр үедээ агуу хүч чадлынхаа ачаар эдгээр чанарыг эзэмших хагаад зүрх сэтгэл нь ариуссан гэгэрч нинжин зөөлөн болдог. Үүндэл төгс боловсрангуй хүн болон балчир хүүхдийн хоорондын ялгаа оршихгүйгээд аль нь эгэлжирийн чин санаад шин чанарыг агуулдаг. Тиймээс Абдулбахагийн бүхнээс илүү эрхэмсэн цэвэр ариун чанараараа бахан хүмүүс онцгойрон товэж Бурхны хүмүүс бүхий салбарт бусад хүмүүсээс давуугаж сулж гадна талдаач тэр бусдаас давуу үлгээ нотолж цэвэр нандин ариун цагаан сэтгэл эрүү саруул биеэрээ тэд бусдад үлгэр дуурайл болж бусдыг дагуулж байхын төлөө хүчин чармайлтан гаргахтун. Тэд мөн элдв хараат байдлаас эргчлөө төгээр эрдэм мэдлэг бие даасан чадвараараа ариун нандин эргчлөө мэрэгэн ухаанд бүхний тэргүүнд байх ёстой. 9 даруй хөлцөнгүй чанар. Бурхны өмнө хөлцөнгүй байх. Бүхий л алдар сугийн их сурвалж эзэн Тэнгэрийн хайрлсан бүхнийг хүлээн авч Бурхны альцсан бүхнийг даган мөрдөх явдлуулаа. Дур зоргоороо вайгүй авирлах эргчлөөний илэрхийлэл болон түүний бэлэг тэмдэг надгуусан амтэн юм гэдгийг мэддэггүй. Хүн мунхаг харанхуй мунхаг байдал элдв залт явуулгаас хамгаалагдаж чадах тийм хүрээг хязгаарт бие авчиг бас өхөлтэй юм. Дур зоргоор эргчлөө эдлэх нь хүний ёс суртахууны хэм хэмжээгөөр өөрийн мөн чанарыг алдахад хүргэж болзошгүй. Энэ байдал нь түүнийг туйлын доройдолд оруулна. Хүмүүсийн хонин сүрэгтэй адилтгавал уг сүргийг хамгаалж асрах малчин хэрэгтэй болно. Чи чухам хүмүүнхэн үнэн болох Бурхан бүрэн хүлцэн үйлчилснээр л өөр тач тустай эргчлөөг олж авч чадна. Ийм эргчлөөний тансаг амтыг мэдэрсэн хүн боловч түүнийг дэлхий хийгээд диваажинч ноёрхох эрх мэдлэр солихгүй. Бурханаас өөрийн шавнарт оногдуулсан анхны үүрэг гэвээс Бурхны үдэл нээлтийн өдрийн өд Бурхны хууль цаазын оргил ундраг Бурхны үйл хэргийн диваажинд хийгээд орчлын ертөнцид Бурхныг төлөөлөгч болох түүнийг таньж мэдэх явдлуулаа. Энэ хүн дээдийн төвшин хосгүй алдрын горойд хүрсэн хэм боловч дэлхийн ертөнцийн хүсэл мөрөөд болсон түүний зарлиг бүрийг дагаж мөрдөх учиртай. Уг хос үүрэг нь
Хоорондоо салшгүй холбоотой бөгөөд аль нэг нь ч нөгөөгүйгээр хүлээн зөвшөөрч үл болно. Тэнгэрлэг онгодын ихэлг болсон түүнээс инхүү болгоон тогтоожээ. Бурхнаас заяасан дотоод мэдрэмжтэй хэн боловч Бурхнаас нээсэн сургаал айлдвар нь дэлхийн ертөнцийн эмх журам. Хүн ардын аюулгүй тайван байдлыг хангах хамгийн дээд арга замыг сургадаг гэдгийг даруй ойлгон зөвшөөрнө. Та нар өөрсдийн нүгэл дор хүсэр шунагт сэтгэлдээ үл хөдлөгдөн дээд тэнгэрийн үзгээр сийж тогтоосон хүрээх хязгаарыг үл давхыг амьтанд амьдрал хайрлагч амьсгал юм. Аяа оюун санааны үр. Би чамд өгч сойрхыг хүсээгүй юмыг надаас буугүй. Харин чамд нэгэнд өгч сойрхсан тэр бүхнээрээ хангалуун явагтун. Учир нь чи тэр бүхнээр хангалуун явах аваас энэ нь чамд ач тусаа өгөх болоо. Бурхнаас эмээсэндээ хүлцэнгүй байх. Мэргэн ухааны мөн чанар нь Бурхнаас эмээж, түүний шийтгэл цэрлэлээс эмээж, түүний шударга айлдварыг хүлцэн дагахад оршно. Бурхнаас эмээх явдал нь хизээд Бурхны үр садыг хүмүүжүүлэх гол хүчин зүйл болж ирсэн билээ. Үүнийг ухаарсан хүмүүс буйнаар дэлгэрэг. Бурхнаас эмээх ёс нь үнэнхүү дэлхийн бүх хүмүүсийг хамгаалах баттай бөгөөд найдвартай бат сайз юм гэдгийг би хэлье. Энэ бол хүн төрлөختнийг хамгаалах гол их үүсэр бөгөөд түүнийг хайрлан нандинах эрхэмдээд арах хэрэгсэл болов. Сургуулиуд хүүхэд багчуудыг хүмүүжүүлэн сургахдаа юуны төрөн шашны зарчмыг танин ойлгуулах ёстой. Ингэж чадвал тэд Бурхны судруудад хишиг буян хүртээх амлалт болон гисгэн шийтгэх хууль цааз байдгийг ухаарч хориотой нүгэл зүйлээс салсхийж Бурхны айлдвар зарилгыг дагаж мөрддөг болгоно. Гэхдээ үүнийг хүүхдүүдэд сургахдаа энэ тэдний хэд шүтхийг монхог бүдүүлэг байдалд ёс хүрэхгүй байдлаар сургах хэрэгтэй. Аяа Бурхны олон түмэн орчлон хорвоог шударгас хүмүүжүүлдэг өгөө шударгасны шагнал шийтгэлсэн хоёр баган дээр тогтдог юм. Энэ хоёр баган бол ертөнцийг амьдруулагч их сурвалж юм. Шашин бол бас дэлхийн хүн ардыг хамгаал сайн сайхан аж байдлыг нь хангагч гэрэл туяа бөгөөд бат түшиг тулгуурмаа. Учир нь хүн Бурхнаас эмээснээр нүглийг жигшиж сайн буйныг шүтдэг юм. Шашны гэрэлгийгээ унтрамагц эмх замбраагүй байдал умэн самун дэгдэж шударгунан инх хамгалан инх тайван байдлын гэрэлгийгээ ч замхардаа. Үнэн ухаанд хүмүүн үүнийг гэрчлэх вүзээ. Хууль цаазыг боловсруулах явцад хүн ардыг хамгаалж тэдний аюулгүй байдлыг хангахад үр дүнтэй шийтгэн яллах зарчимд баггүй ач холбогдлыг өгдөг. Гэхдээ ялт толгойг дээр шийтгүүлэхийг гэж айдасны хүмүүс зөвхөн гадна талаараа буруу зураг үйлдэл хийхээс айс хийдэг болгоход хүргэдэг. Харин хүнийг гадна талаас нь ч тэр дотоод сэтгэлээр нь ч тэр жолооддог зүйл бол Бурхнаас эмээх ёсон юм. Энэ ёс бол хүний жинхэнэ хамгаалагч, түүний оюун санааны асран тэтгэгч хүч бөгөөд эрхэм дээдийн буян шиг хүртэх зам юм. Бурхныг хайрласандаа хүлцэнгүй байх. Өөрийн хязгааргүй алдрын диваажингаас бүтээлч орчлонд хандаж хүчит сургаалаа айлдсан гинөө. Миний гой сайхныг хайрлан бишрэх сэтгэлээр айлдвар зарилгыг минь дагаж мөрдөцгөө. Хайрын мөн чанар нүнх өөрийн зүрх сэтгэлийг хайрт Бурханд хандуулж Бурхнаас ангид бүхнээс өөрийгөө ангижуулж эзэн Тэнгэрийнхээ хүсэл тааллаас өөрийг өгчүүл хүсэн мөрөөдөд оршно. Аяа ахын намайг хайрлан сүсгэлсний тэмдэг болгон миний айлдвараар замнагтун. Миний тааллыг ирэх аваас өөрийнхөө хүслийг огоорн тавьж даруй төлөв байх. Мөнхийн алдар нэрийг хүсч байгаа бол чи үнэн Бурхны замнал даруй төлөв зан чанарыг эрхэмлэн сонгож авахтун. Төлөв даруй чанар хүнийг алдар нэр хүч чадлын тэнгэр хүртэл өргөмжилдэг бол бардам сэхүүн чанар нь уруудан дороотхын замд хөдлөнө. Аяа хүмүүний үр. Миний өмнө хүлцэнгүй байв. Жингээс би чамтай элэгсэгдэд нучирч байх болно. Миний үйлсийн ялалтын төлөө ихслэн бос. Жингээс зам буулан чи ялж төгс мандах буюу. Хаанч цугалсан. Хинтээ чуулсан. Бурханд хандлагатай, түүний магтан мандуулгатай. Бурхны хайрт хүмүүс хөлн дээр доргиж хигдэж буй шорооны эс ширхэг бүр. Тэдний үнэн сэтгэлийн гүнийг илчлэх үйс. Тийм туйлын даруй хүлцэнгүй байх ёстой. Хөлд орох газар шороо түүнд хандан. Би танаас хайгуу дээр буйза. Тарайлан чи нуруунд дээр минь тогсон энэ их ачааг би ямар их төвчээрт өөрчөөг хараач.
Бүхий л гоо жавхлангийн их хөлгөлсөн бурхан өөрийн буян гişгийг хамаг амьтанд дамжуулан хүртэхийг надад итгэмжлэн даатгсан билээ. Өөртөө ногцсон нэр төр, эрх мэдэл болон бүхэл орчин дэлхийг тэтгэдэг хязгааргүйх баялагтаа биэрдэж бардлаггүй хүмүүсийн хөлдөр гიშгийхтэй хичнээн даруй хөлцөнгүү тэсвэр төвчээртэй байгааг харагтун гэж хязээж хэлэхээргүй тийм төрх байлыг тэд олж эзэмшүү зохино. Альва тунгаагч, ажигч гэр хайхун, өөрийн элбэг хангалуун байдлаг хүч чадал, хөгжил дэвшлийн их үүсвэр нь бурхнаас айлсанчлан хүмүүсийн хөлдөр талхлагдаж буй газар шороо юм гэдгийг бүрэн дүүрэн ухаарсан цагт л газар шороон дээр явж байхдаа үнэнхүү түүнийг бишрэн өмнө нь сөгднө. Энэ хүүнийг ойлгон ухаарсан хэм боловч бардам сэхэн өнгөрөө загсуу зангаасаа ариусан ангичран гарцаагүй. Бурхны цэргүүдээ бүхий санаа сэтгэлээ Бурхны үйл хэрэг зориулдаг Бурхны сургаал үгийг амьдралд хэрэгжүүлэх нь цорын ганц зорилго нь болсон өдөр шөнөгүй энэ үйл хэрэг чин сэтгэлээсээ зүтгэдэг төрх байдалтай харамаа бодох хувийн ашиг хонжоогоор их өчүүхэн санаа агуулаагүй харин ч Бурхны хайрын чөлөөний тэнүүжлэн Бурхны мэлгийн бомбнаас хүртэж Бурхны тансаг анхлын үнрийг түгээж Бурхны орны ариун найраг мөрүүдэд уярсан хүмүүнтэй та нар учрал тэр хүмүүнийг тэнгэр деваажин дэмжин тэтгэх өгөөд тэрээр өглөөний нар мэд мөнхийн гоо жавхлангийн тэнгэрээс тодоос тод үүдг ялцах болно гэдгийг мэдэтгүй. Гэвч хэрв тэрээр шунаг бэртгчин дор хүсэл болон өөрийгөө өргөмжлөн сагсуурахын өчүүхэн төдий илрэл гаргавал тэрхүү хүчин чармайлт ямар ч үр дүнд хүрэхгүй бөгөөд тэрээр сүйрэн мөхөж эзэс нь ямар ч найдах юмгүй хоцорно. Бие тоох зам бол адгийн мөшийн чанар бөгөөд тэрээр дэлхийн олон чухал хүмүүсийг сүйтгэсэн юм. Хэрв хүн бүхий сайн чанарыг агуулсан атлаа бие тоосон бол тэр бүх эрхэм чанарууд хумхийн тоос адил үгүй болж доройтон мөхнө. Аяа хүмүүний өр. Яагаад би та нарыг эвжилэх нь хумхийн тоосоор бүтээснийг учрыг чи мэдхүү. Нэгийг нь нөгөөгөөр нь дээрлэхүүлэхгүй байхын тулд юм шүү дээ. Хэрхэн бүтээгдснэ сэтгэлдээ ямаг санаж явагдав. Ажил үс амьдрал бүх нэрээ нэгдмэл санаа хүслээ. Хязгаарлахын мөн чанарыг тунхаглаж байгаасаа хэмээн. Ижилхэн бодгаал чанараас та нарыг бүтээсэнд бол та нар нэг л сэтгэл санаатай байж, нэг л хос хөлөөр явж, нэг л ам харагдаж, нэг л газар нутагт багтан амьдрахтун. Та нарт өгөх миний зөвлөмжийн буюу аяа гэрлийн чуулган хуршх балдрын модноос үржимсийг нь хүртэхийн тулд энэхүү зөвлөмжийг дагасгүй. Бүхий л хүндрэлт нь бүрэн дүүрэн хайр вэлийн халуун сэтгэлийг чи зориулах ёстой. Өөрийгөө бусдаас дээгүүр үзэлгүй. Бүх хүнийг нэгэн Бурхны өвтгш шавнар гэж тооцож яв. Тэрээр өөрийгөө хизээж бусдаас дээгүүр тавих ёсгүй бөгөөд зүрх сэтгэлийнхээ хүрднээс бардам зангийн улмар бүрийг арилгаж тэсвэр төвчээр хүлээцтэй байх хийх хоосон чалчхаас зайлсхий сурах хэрэгтэй. Хэрв чи ядаж доройтсон хүнтэй уулзвал түүнийг басамжлан нүрээ бүү буруул. Учир нь яруу алдарт мэрэгэн ухаант эзэн тэнгэрийн хүсэл таалд өөрийн хүсэл мөрөөдлөө зодиоссон хүмүүсээс бусд нь ойлгож ухаарахын аргагүй тийм элэгсэг дотно хайраар алдрын хаан тэднийг хүрээлэн ивэлдэ авч явдаг юм. Аяа замбуулангийн баячуудаа тоос шороон дээр хэвтэж уу ядуу хүний харцнаас бүүзөгт ингийн оронд харин түүнд хань нөхөр нь болж Бурхны таалагдшгүй зарлиг тааллын ирэхээр өөрч буй зовлон бэрхшээлийнхэн түүхийг сонс. Бурхны үнэн журмыг барин өчий. Түүнтэй нөхөрлөж байгааг чинь дээд тэнгэрийн чуулган харж чамайг дэмжин та нарын нэр алдрыг дуурсхан өргөмжилж та нарын үйлдлийн магтан мандуулах болмай. Хүрсэн амжилтандаа иремшин бардамдгүй хүмүүс буйнаар дэлгэрэг. Мөн нүгэл дунсан хүнийг басамжлан тохуурхалгүй. Өөрийн гим дутагдлыг бус тийнүүднээс нуухын тулд тэдний нүгэл гмийг бас нууж буй хүмүүс буйнаар дэлгэрэг. Энэхүү гайхамшиг дэрэн цагийн тэнгэрлэг сургаал айлдсанчлан бид бусдыг басамжлан мунхаг харанхуй хэмээн доромжил чи мэдгүй би мэднэ гэсэн гэж хэлэх ёсгүй лээ. Үүний оронд бид тэдний дээдлэн хүндэлж альваг учрлан ойлгуулахдаа үнэн зөвийг олохыг хичээж байгаа байдлаар тайлбарлах хэрэгтэй бөгөөд бидний өмнө ийм асуудал байна. Үннийг хаанаас ямар замаар олох хэрэгтэй бүгдээрээ судалцгаая гих мэтээс хэлвэл зохино.
Багш хүн бусдыг мунхан харанхуй өөрийгөө эрдэм мэдлэгтэн гэж хизээж үзэх ёсгүй. Ингэж үзэх нь биеэ тоож эремшгэд хөдлөх бөгөөд биеэ тоож бардамснаар хүнд нөлөөлж чадахгүй. Багш хүн хизээж өөрийгөө бусдаас дээгүүр тавьж болохгүй ба хамгийн ийдэг дотн төлөв даруй байдлаар ярьж харьцснаар л бусдад нөлөөлөн бусдыг хүмүүжүүлж чадна. Бие биедээ хүлээцтэй энэрэнгүй хайрын сэтгэлээр хандаж бай. Хэн нэгэн чинь тодорхой нэг үннийг олж чадахгүй. Эсвэл олох гэж зүдэрч байвал түүнтэй ярилцж байхдаа туйлын ийдэг энэрэнгүй хандаж байгаарай. Өөрийгөө түүнээс илүү ухаалаг, илүү давуу гэж тооцохгүйгээр түүнд үнэн зөвийг олоход нь туслагдан. Өнөө үед хүмүүний хүлээх бүх ил үүрэг нь Бурханаас өөртөө заяаж байгаа өгөөмөр хишгийн далайгаас хувь хүртэх явдал юм. Тиймээс их багууд харгалзан оногдох хувиа хүртэх хэрэгтэй. Магадгүй зарим хүний хувь алга дүүрэн, заримийнх нь аяга дүүрэн, бүр заримийнх нь бүр олон литрээр ч хэмжигдэхээр байж болно. Даруй хөлцөнгүй чанарын төлөө мөргөл. Бүхий л алдар нэрийн эзэн тэнгэр минь. Хамаг амьтныг тэтгсэн алдар нэр идэн барин. Танаас хичээн гүйлэн гуйх минь. Ямар ч цаг үед мэлмийн харцаа таны хүсэл таалж чиглүүлж, таны хосгүй захирамжийн нотлогоон талархал өргөхтөн, хайрчаад шадар зарснаар тань тусал сойрхно. Учир нь өнгөрсөн баяр эдэн үед таны хийж бүтээх гавьяаг магтаж баршгүй бөгөөд таны хүссэн болон хүсэх бүхэн бид захирагдаж, таны таалсан болон таалах бүхнийг бид бас хайрлан таалах учиртай билээ. Та хайр чавнараа хайр халамжинуудээр харж, тэднийг чухамхүү таны адис ивэлэр ач тус болох бүхнийг илгээдэг билээ. Энэ орчлон дэлхий хийгээд диваажин сүр жавхлан гараа гийсэн алдар нэритэн барин эзэн тэнгэр танаас залбирангүй. Сургаал бичгтээ айлсан зарлагт нь өөрийн хүсэл зоригийг захируулж, бүрэн эрхт хүч чадлаараа таны хүсэн мөрөөдснөөс бусад зүйлийг үл хүсэмжилж, таны хүсэл зоригоор надад оногдсон хувь заяанаас өөр бүхнийг үл мөрөөдөхт минь тусалж хайрлаач. Бүх цаг үеийн тэнгэрлэг зарлиг тушаал таних үлээ. Бүх алдар нэрийн эзэн тэнгэр та минь. Харин таны хүсэл таалыг дагаж мөрдгөө үргэл миний хүлээ. Диваажин бүтээгч минь. 10. Сорил шалгуурын ач тус. Хүнд тохиох элдээ сорил шалгуур зовлон бэрхшээл саад тодхорно. Бурханаас харалтай юу? Эсвэл хүний муу үйлдлийн уршиг байдгүй та асуулаа. Сорил шалгуур нь хоёр янз байдаг гэдгийг мэдэж ав. Нэг нь сорилтыг давах, нөгөө нь муу үйлдэлийнхээ төлөөх хүлээх шийтгэл юм. Сорилтыг давах гэдэг нь хүмүүний синхруулан хөгжүүлэх зорилго агуулдаг ба нөгөө нь бол Бурханы эрүү шүүлт юм. Эцэг их ба багш хүмүүс хүүхэд багчуудыг хайрлан инхрийлхийн зэрэгцээ. Зарим үед тэдэнтэй хатуу ширүүн харцдаг. Иймхүү хатуу ширүүн харцах явдал нь хүүхдийг хүмүүжүүлэх зорилго агуулдаг бөгөөд тэдний хайр инэрлийн жинхэнэ илэрхийлэл ба үнэмлэхгүй буян гişиг болой. Өнгөн дээрээ хатуу мэд байвч үнэн хэрэгтэй хайрын илэрэл юм. Гаднах талаараа сорин шалгаж буй мэт боловч дотоод утгаараа сэргээх салхи юм. Аль альч тохиолдолд босгоны мөргөн залбирах хэрэгтэй. Чингээс хүнд бэрхий гэтлэхдээ чи бат тууштай сорил давхтаа тэсвэр төвчээртэй байх болмоо. Аяа хүмүүний өр. Миний ариун бодмөрийн замыг дагах үе чам зовлон үл тохиох юм бол миний хүсэл зоригийг дагагч тэн замаар чи хэрхэн явж чадах юм бэ? Над руу тэмүүлэхдээ элдв сорил дэс туул хаваас миний гоо сайхныг хүртэх хайр сэтгэлийн зүйл чамд яахан хүрэх вүлээ? Сорил шалгуур нь Бурханаас бидэн заяасан ач тус учир бид Бурханд талархах ёстой. Зовлон бэрхшээл санамсргүй зүйл биш бөгөөд тэдгээр нь чухамдаа хүмүүсийг боловсронгуй болгохын тулд Бурханаас илгээдэг болоо. Хүн аз жаргалтай байхдаа Бурханыг мартах явдал гардаг. Харин зовж өдрөх цагт диваажингийн оронд буй доромжлол гутралаас амжуулж чадах эцгээ дуртай үйлдэг.
Зовлон үзээгүй хүн төгс төгөлдөр болж чадахгүй. Цэцэрлэгчийн хамгийн харчилж янзалсан ургамал зам болонгууд хамгийн сайхан цэцэг хамгийн ариун үржим сайралтай. Тариалан анжсаараа газрыг хагалж янзлах тусам ариун баялаг үр тариа хайрлах хамраа. Хүний зэмлэн гисхэх тусам оюун санааны хувьд буян нарвиждаг. Хатуу ширүүн тул даанд оролцож шарах сорив аваагүй цэрэг сайн жанжин болдгоо. Хүний итгэл бишрэл бол зовлон бэрхшээлийг туулан сорил шалгуурыг давсаар хөгжин дэвшдэг. Хөрс шороо хэдийчнээ сайтар бэлдсэн байна. Үр төдийчнээ сайн ургаж ургат нь ариун байдаг. Тариачин хүн газрыг гүнзгий хаглан үр суулгахад бэлддэг адил зовлон бэрхшээл нь хүнийг энэ замбуулангийн явдлаас чөлөөлж эцэстээ хүн өөрөөсөө бүрэн имжирч чаддаг. Хүн болгоно ёсны боловсрч амжаагүй жимс юм. Зовлон бэрхшээлийн халуун гал түүнийг боловсруулдаг. Түүхээс харахад хамгийн агуу хүмүүс хамгийн их зовсон хүмүүс байсан билээ. Тавчхан хөөрийн тэнгэрд яваажиндаг хүний байр суурийг өргөмжилж газар дэлхий дээрх амьдрал зүрх сэтгэлийг нь энэ ертөнцийн хоосон чанарт үл автаасаа гэсэндээ бүхнийг захирагч өөрийн хүч чадлаар бэхжүүлэн тэтгэх гэсэндээ түүний санаа сэтгэлийг зовлон бэрхшээлд унагадаг гэдгийг би танд зориулсан хайрын ачаар ухаардаг үлээ. Сорилт шалгуурын утга учир. Сорилт шалгуурыг хойрон гарах замгүй. Есүсийн үед Бурханаас ямар их сорилт шалгуур илгээгдэж зовлон бэрхшээлийн сэчнэн ширүүн байсан тухай чи дуудаагүй уншаагүй гэж юу? Гэгээн Петр хүртэл бэрхшээл саадыг савраас мултарч гараагүй лээ. Тэрээр харамсаж тэнэгэлзэн эргэлзэж дараа нь гоник гутраш шаналн зовж байсан бөгөөд түүний уй гашууд дээд тэнгэрт хүрсэн билээ. Тиймээс Бурхны сорилтоос аврагдаж болно гэж юу? Бурхны үнэн мөн чанарыг барин үчи. Энэ бүхний цаана агуу мэрэгэн ухаан өгдөж байдаг гэдгийг гагцхүү саруул ухаанд нь л мэдэх үзээ. Хэрв сорилт шалгуур байдаг бүсэн бол шижиралтыг алтнаас хэрхэн ялгах вүлээ? Хэрв сорилт шалгуур байдаг бүсэн бол эр зөрөгтнийг аймхаа хулчгараас хэрхэн ялгах вүлээ? Хэрв сорилт шалгуур байдаг бүсэн бол үнэн хүнийг урагч нэгнээс хэрхэн ялган салах вүлээ? Хэрв сорилт шалгуур байдаг бүсэн бол их дээд сургуулиудын сэхэтэн эрдэмтэд хэрхэн хөгжин боловсрч байсан юм бэ? Хэрв сорилт шалгуурууд байдаг бүсэн бол нүд гялбам эрдэнсийн чулууг ямар ч үн цэнгүй хайрах чулуунаас хэрхэн ялгах вүлээ? Хэрв сорилт шалгуур байдаг бүсэн бол энэ дэлхийд урагшлан хөгжих юм гэж байхгүй байхсан. Хэрв сорилт шалгуур байдаг бүсэн бол эгэл жирийн загасчин хүмүүс өөрсдөөс нь илүү нэр хүндтэй алт хашдаг байсан Анас болон Кайфасаас хэрхэн онцгойрон гарч ирэх байсан бэлээ. Хэрв сорилт байдгүйсэн бол Мэри Магдалинарын дүр царай Тэнгэрийн хаягаар тууштай үнэн сэтгэлийнхээ гэрэл туяагаар яахан цацруулах байсан бэлээ. Хүрээ тойрог бүрийд Бурхны нууц онцгойг тайлсгой хэмээн сорилт шалгуурын дотоод мөн чанарын зарим талыг чамд нээн сойрхлоо. Сорилт бэрхшээлийн галт шатан дүрлзэгч хижиралт шиг нүүр царайч нь гэрэлтэн туяараасаа хэмээн би Бурхан залбирна. Элдв шарилж хогийн ургамалд идэгдээгүй зөөлөн хөрс шороо ямар ч хүн хагалж түүнд үр тариа төвгүйхэн ургуулж чаддаг бол Бурхны тариачин чи хатуу чулуулаг хөрсийг хагалж түүнийг услан тордож үр суулган ургуулаасаа хэмээн би Бурханаас гуйж байна. Учир нь үүгээр л тариачин хүний жинхэнэ ур чадвар танигдана. Мөнхийн аз жаргалд хүрэхийн тулд хүн зовох ёстой. Амбие золиослохж бэлэн байдалд орсон хүн жинхэнэ утгаараа баяр баясгалан замхан алгуулдав. Бурхны сорилт шалгуурыг даван туулж буй хүн агуу буян хишгийн илэрхийлэл болдог юм. Яагаад гэвэл Тэнгэрийн сорилтоор зарим сүнс огт амьгүй болж хоцордог бол харин ариун сүнснүүд хайр бишрлийн дээд оргилд хүрдэг. Сорилт шалгуур нь урагшлан дэгтхийн замд хөтөлдөгтэй адил бас ухран хойшлох замд оруулж болно. Сорилт бэрхшээл хэрэг биш юм бол таны шадар засан нарын дотор бат бишрэлтнийг эргэлзэн тэнэгэлзэгчдээс хэрхэн ялгах вүлээ? Сорилт бэрхшээлийн салхин хичнээн ч навчис хийсэн унсан билээ гэсэн ч таны үйл хэргийн модны мөчрөөс бат суурч
Өөр таарлцсан бэрхшээл сааднуул автсан навчис хичнээн олон бий билээ. Эзэн Тэнгэр минь хамгаа сэнрэнгүй та билээ. Сорилт шалгуур болон зовлон бэрхшээлийн үршин. Альва зүйлийн эхлэлийг бүү анхаар. Харин түүнээс үүдэн гарах үрдэн эцсийн өгөөжийг нь зүрх сэтгэлээрээ мэдэрч яв. Өнөө үе бол зөвхөн үрийг суулгаж байгаа үе гэсэн үг. Энэ үед ихээхэн бэрхшээл зовлон хэвлийдээ тээж буй боловч эцсийн эц зарим ургац хураан авч бодит үрдэн аж тусны нүднээ илт болно. Юмны эхлэлийг биш эцсийг гарах үрдэнг нь хүн тооцоолж чадвал дуусшгүй баяр баясгалан жаргалыг эдлэнэ. Аяа миний шадар зарснараа. Энэ цаг үед орчлон дэлхий дээр амьдарч байх үед тань хүссэн санснаас нь огт өөр зүйлийг бурхан айлтхан захирамжилж итгэсэн бол түнд гутрангуйнах хэрэггүй. Учир нь баяр баясгал Тэнгэрийн жаргал та нарыг хүлээж байгаа. Ариун нандин оюун санааны гайхамшигт ертөнцүүд нүднийт өмнө нээгдэх бөгөөд энэ ба хойд насандаа тэдний ач тусыг хүртэж тэдний баяр жаргалаас нь хуваалцаж дундаршгүй гоож авлангаас нь хувь таслан буян заяаг бурхан та нарт хайрлсан юм. Та нар эдгээр ертөнц бүрт очих нь гарцаагүй. Бурхны замналд орон гэргүй тэнүүчлэн явагсад минь. Элбэг баян сэтгэл хангалуун байдал болон эрх чөлөө нь хэдий хүний зүрх сэтгэлийг баясгадагч гэлээ. Бурхны үнэн бодмөрийн замд орон гэргүй явж зовлон бэрхшээлийг туулан давхтай хэрхэн зүйрлэх вүлээ. Учир нь орон гэргүй цөлөгдөн тэнүүчлэн явахыг Тэнгэрлэг хишгээс адилдаг бөгөөд зөв бэлгийн инэрл нэгүслэл багтаадаг юм. Гэр орондоо амгалан тайван амьдрахын жаргал, ямар сэтгэл зовх юмгүй эрх чөлөө нь хизээ нэгэн цагт өнгөрөн удах зуурдын тавилантай бол орон гэргүй явахын адис хишиг үрд мөхөрших өгөөд үр өгөөжөө алсын хол хүртэл цацнаа. Дарлан мүлжлэгчийн гарт зовжоо бэлчир баг хүүхдүүд болон ядуудаараа хүмүүсийн хувьд хэлэхэд зовлон шаналл бол Бурхны хамгийн агуу инэрл тул тэд хойд ертөнцөд зовсныхоо хэрээр жаргах болно. Өнөөхөө эзэн Тэнгэрийн энэ хүү хишиг нь хорвоогийн жаргал болон зуурдын орчлонд их дэвшил хөгжлөөс хавьгүй үнэтэй билээ. Сорилт шалгуурыг давж сурах, элбэг хангалуун байх үед өгөөмөр сэтгэлтэй байгтун, зовж зүдрэх үедээ талархал дүүрэн байгтун, халиран өнгөрөх болсон зүйлд гутран шаналх хэрэггүй. Бурхны замаар алхаж явсан тул ийм зовлон чамд учирчээ. Тиймээс үүнд баярлагтун. Бурхны замд хэн нэгэн хүн чамайг дайрч доромжлох юм уу? Эсвэл чи зовлон бэрхшээлтэй учрах вас бүхнийг сонсогч, бүхнийг харагч, Бурханд итгэл найдвараа даатгаж тэвчин тэсвэрл. Бурхан хизээж хиндэж шударгусаар хандаж байсан удаагүй. Хэрээс нь хитэрсэн үүргийг тэрээр хиндэж хүлээлгэхгүй. Тэрээр чухамгүй инэрэнгүү бүхнийг нэгүүлсэгч үлээ. Бурхны зэргүүдээ гайхамшиг хужрах үе төвчээртэй бай. Хичнээн хүнд хэцүү зовлонтой учирсан ч сандарч самгардалгүй. Бурхны өгөөмөр хишигт итгэл төгс байж зовлон бэрхшээл саад тутгарын салхийг зоригтой гэтэл эзэн Тэнгэр минь таны замналд учирсан бэрхшээлдээ төвчээр алдан шантарч байгаа хэн боловч таны хайрын аягнаас амсаагүй таныг дурсан санахын тансаг амтыг мэдрээгүй хүн болоо. Таны алдар нэрийн хүч чадлаар зэвсгэлсэн намайг юу ч хохироож чадахгүй. Танд зориулсан хайрыг зүрх сэтгэлдээ тээсэн намайг бүх дэлхийн зовлон зүдгүүр сөхрүүлж чадахгүй. Юунд ч улгутарч, юунд ч эсвцаарл, чи Бурхны хүсэл зориг сэтгэл дүүрэн явж, дэлхийн бүх хүмүүс үл ялгарлан, хайр халамжтай, итгэлт нөхрөн бол боос зохилтой. Энэ бол чин санаа дарин гэгэн хүний чанар бөгөөд Бурхны нэгдмэл чанарт итгэдэг хүмүүсийн шинж тэмдэг, бахан хүмүүсийн чимгэн болоо. Бурхан минь миний сэтгэл санааг цэвэрлэж баяр хөөрөөр бэлхүүлж хайрлана. Миний сэтгэл санааг ариутгаж хайрлаач. Миний хүч чадлыг гэрэлтүүлж хайрлана. Би амьдралынхаа бүх үйл хэргийг танд даатгая. Та бол миний замыг заагч хамгаалагч үлээ. Би хуйтгар шаналлаас ангижирч баяр жаргал думсан хүн болно. Бурхан минь ээ,
Би сэтгэл зовох явдлыг таягдан хаяж элдв сэтгэлийн зовлонд орохгүй байж чадна. Амьдралын бозруулаа явдлаас ихнэх дангижирна би. Бурхан минь. Та бол миний өмг төшиг найдвартай анд нөхөр билээ. Бурхан эзэн минь. Таны үйл хэрэгт өөрийгөө зориулахыг хүснэ. Бурханд итгэх найдах. Нөхцөл байдал хүндэрч тал бүрээс чи бэрхшээлтэй тулгарвал түүндээ бүх зовс шанал. Эзэн тэнгэр чухамгүй уй тургуныг баяр баясгалан хүнд бэрхийг тайтгарал зовлон зүдгүүрийг жаргал цэнгэл болгон хуурах хувцастай. Бурхан минь. Таны өдрүүдэд зовлон бэрхшээлийг төвчээртэй даван туулж буй хүмүүсийг магтан шагнаж үнний замаар говьлтгүй замнахтан тэдний зүрх сэтгэлийг хатуужуулж хайрал. Тэдний таны гэр бат диваажин нэвтрүүлж чадах буян гიშгэ хайрлаач. Эзэн тэнгэр минь. Бурхан минь. Та өөрийн шадар зарс нартаа зөвхөн сайн сайхан буйныг илгээдэг гэдгийг би мэдгүлээ. Гэсэн хэдий ч хамаг бүхнийг гийгүүлэгч алдар нэрийт нь барин танаас хичээнгүлэн хүсэх минь. Өөрийн гоо жавхлангийн бэлэг тэмдэг ба өөрийн хүч чадлын нотлогоо бологчдыг төрүүлж шадар зарс нартаа тэднэр туслуулж зовлон бэрхшээлээс нь хамгаалуулж хайрлана. Та чухамгүй өөрийн хүсэл тааллыг гүйцэлдүүлэх чадалтай билээ. Та бол үнэнхүү дээд өдөртөгч. Бүхнээс хүчит зовлон нэрвстийн амрал дангаар өршигч билээ. Тусламж, хамгаалалт хүсэх мөргөл. Бурханаас сөр зовлон зүдгүүрийг арилгагч байна уу? Бурхан тэнгэр минь бадртгүй. Та л бурхан билээ. Хамаг амтэн таныг шүтдэг. Хамаг амтэн таны үгийг дагдаг билээ. Таны хүч чадлыг барин танаас намжлангүй бурхан минь. Зовлон бэрхшээл учирсан үед хамгаалж анхаарал болгоомжгүй байхад минь өөрийн онгодоор алхааг минь чиглүүлж хайрлана. Та бол бурхан билээ. Та хүссэн бүхнээ бүтээх чадалтай билээ. Таны хүсэл зоригийг эсэргүүцэж таны зорилгод саад болох хинч байхгүй. Эзэн тэнгэр минь. Хүмүүсийг тал бүрээс нь нэлдүү гайхамшиг зовлон гачлан тойрч элдв хүнд бэрхшээл саад хүрээлж байдгийг та мэдхүлээ. Сорил шалгуур зовлон зүдгүр хорт могоон адил хүнийг дайрч давшилдаг бөгөөд таны халамж хамгаалтаас өөр түүнийг хамгаалан оргинуулах газар үгүй. Энэрл бурхан минь. Эзэн тэнгэр минь. Та бол намайг хамгаалах зэмсэг. Намайг өмгөөлөх бамбай бөгөөд таны нэгтгэл чанарын үү таалганы өмнө хүлцэх нь миний аюулгүй байдлыг ихсүүлж үлээ. Таны халамж өмгөөлөл бол миний бат цайз бөгөөд орон гэр минь билээ. Намайг өөрийгөө өргөмжлөх хүсэл элдв дор шунлаас хамгаалж альва өвчин зовлон бэрхшээл гачлал хүнд бэрх сорилтоос хол байлгаж хайрлааж өнөнхүү тавал хамгаалагч асран тэтгэгч нандингэн хайрлагч бүхнийг хангагч ба өнөнхүү тавал энэнгүү хамгаас энэнгүү нүлээ хэлэх хинүү. Бурхан намайг ээгүүлэгч билээ. Тэрээр хамаг бүхний ертөнцийг өөрийн гартаа атгадаг билээ. Тэнгэр диваажин хийгээд орчлон дэлхийд болон энэ хоёрын хоорондох зайнд оршигч өөрийн цаг хүссэн тэнгэрүүдийнхээ хүчээр тэрээр хүссэн шадар зарц болгоно хамгаалдаг бөгөөд Бурхан бол өнөхөө бүхнийг ажиглаж байдаг юм. Эзэн тэнгэр минь. Та бол хэмжээшгүй өргөмжит билээ. Бидний өмнө хойно дээр баруун зүүн талд хөлний манд дор ба бүхэл зүгт орших муу бүхнээс биднийг хамгаална. Та бүхэн биднийг бүхнийг хамгаалах хувцастай билээ. 11. Оюун санааны амьдралыг бодитоор хэрэгжүүлэх нь. Хүндрэлтний тусын тулд үйлчлэх нь. Өнчин хүүхдэд эцэг нь болж, ядарсан зүдэрсэн хүнд оргинох байр нь болж, ядуу хоосон хүнд баялаг сан хөмөргөн, өвчин нэрвстэд ангааг чимэн болж явагтан, дарлуул зовсон туслагч гачигдан шансан бүхний тэтгэж яваарай. Хүндрэлтний гишүүн бүрийн тусын тулд ямар нэгэн буян үлдхийг ямагт эрмэлзэж явагтан, тэнгэрлэг ордод үйлчилж, Бурхны таалалд нийцхээс өөр эрхэмдээ дөрөвгөөж гэж үгүйлээ. Тийм учраас та нар зүрх сэтгэлээрээ Бурхны ордыг зүгнэ тэмүүлж,
Санаа бодолд нь цэвэр ариун байж, хувийн сайн сайхныг биш бүхий л хүн төрлөختний сайн сайхан байдлыг урьдчил болгож хамаг санаа хүслээд үн төвлөрүүлж, хүн төрлөخت усын төлд өөрийн биеийг золиослохыг эрмэлзээсэй хэмээн би хүсэж байна. Есүс Христ амнасаа зориулсны адил дэлхийн ертөнцийн сайн сайхны төлөө та нар өөрийн амьдралаа золиослоход бэлэн байж, бахавлаа бараг 50 жилийн турш та нарын төлөө үе түмэн хүнд бэрх зовлон үүрч явсны адил та нарч нийт хүн төрлөختний төлөө бэрхшээл зовлон даван туулахад бэлэн байгтун. Хүн төрлөختний тус энэ төлөө хүсэж чи амьдралаа зориулж үүгээрээ жарган цэнх ёстой буюу хүний төлөө зүтгэх нь Бурхны төлөө зүтгэж байгаа буян юм. Аяа хүмүүний үр харах нүдээ инрэл нэгүслийн зүг чиглүүлж өөр ташигтай бүхнийг огоорч хүн төрлөختөнд тустай зүйлийг сонгож ав. Харах нүдээ шударгасан чиглүүлж өөртөө их хүсэх зүйлийг хүс шантаа хүсэж өв. Өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан зүтгэж тэр хүмүүс ямар их гавшхай, ямар их хүндтэй вэ? Хэрвээ тэр нийгмийн сайн сайхны үл тоомсорлон гагцгүй амин хувийн ашиг сонирхлын хойноос хөөцөлдөж үнэт амьдралаа хийх хоосон үрдэг үл юутай гутамшиг үлээ. Соёл иргэншил шударгасны талбарт буян үйлсийн хүлгийг унсан хүн л эрхэмдээд аз жаргалыг амсаж орчлон ертөнцид хийгээд хүний сэтгэл зүрхэнд Бурхны шинж тэмдгийг олж харна. Бурхны олон шав нарыг ахан дүүс лугаан үзэж бай. Өөрийн бүхий л хүчин чармаалтыг зовсон олны жаргалын төлөө зориулж, өлсөн хүнийг хооллож, хувцгүйг нь хувцлаж, бүрэг дарууг нь алдаршуулж яв. Ядарсан бүхнийг дэмжин тусалж, Бурхны таашаалыг хүртэхийн тулд бусдыг инэрн нэгүүлсэгч. Бурхны таашаалыг хүртэхийн тулд бусдыг инэрн нэгүүлсэгтэн. Ингэснээр хүн төрлөختний ертөнц гэрэлтэн туяарч та нар өөртөө мөнхийн аз жаргалыг амсах болно. Хэрв чи мөнхийн алдрыг хүсвэл арт Бурхны өмнө дараа хүлцэнгүй байж хамаг амтны зарц боолн болж хэний ч буу гадуур. Анд нүхтийн буян төлн тэдний биш Бурхных юм шүү. Анд нүхтийнхөө сэтгэл зүрхний эвэй бурханлаг чанар баяр баясгалангийн их сурвалжин болохыг эрмэлз. Хамгаас гэгэн хамгаас тансаг өрөөгөөчтэй хамгаас баяр жаргалтай үйлийг чи хийхийг хүсвээс. Тэрээр хүчрхэг Бурхны босхны өмнө боолн болж хүч чадлын эрхэмдээд түүний шадар зарсан болох явдал юм гэдгийг мэддэггүй. Мэдлэг боловсрал олж авах нь эрдэм мэдлэг гэдэг бол Бурханаас заяас нэгэн гайхамшигт хишиг үлээ. Түүнийг олж эзэмших нь хүн бүрийн үүрэг мөн. Бурхны шүтлгийг түшин хамгаалагч тодорхой хідэн бат бэх баган байдаг юм. Эдгээрээс хамгийн хүчит баган эрдэм мэдлэг өгөөд оюун ухааны хөдөлмөр, уужуу ухамсар болон орчлон ертөнцийн бодит чанар хийгээд хүчит Бурхны далднуу зонсхийг тайлах дотоод сэтгэлгээ болоо. Тиймээс эрдмийн хөхүүлэн дэмжих нь Бурхны анд нарын зайлшгүй үүрэг билээ. Хүн бол бас эрхэмдээ шүтэн билээ. Гисэн хідэж тэрээр зүй ёсны мэдлэг боловсралгүй улмаас өөрт агуулгдсан увцаа алджээ. Бурхны амнаас гарсан үгийг сонсон тэрээр өөрийн төрхийг олж дахин нэгэн үгийг дуулаад тэрээр эрдэм мэдлэгийн их сурвалжийг олж таньсан бол Бурхны бас нэг сургаалын хүчээр түүний байр суурь, хувь тавилан, найдвартай халамжинд оржээ. Агуу ахуй хэлсэн гинүү. Хүн бол үнэлж баршгүй нандин эрднийн чулуугаар баян уурхай мөн. Зөвхөн боловсрал түүний баялаг сангнэн илрүүлж хүн төрлөختн түүний тусыг хүргэж чадна. Боловсрал бол хүний жигүүр агаад түүний хөгжил дэвшлийн шатман. Боловсрал олох нь хүн бүрийн үүрэг бөгөөд гэхдээ үгээр эхэлж үгээр төгсдөг. Тийм эрдэм ухаан биш. Харин хүн төрлөختөнд өрөөгөөж өгөх тийм эрдэм ухааны мэдлэгийг олох хэрэгтэй юм. Шинжлэх ухаан урлагийн мэдлэгийг эзэмшигч нь дэлхийн хүмүүсийн дунд агуу үүргийг гүйцэтгэнэ. Үнэндээ ч хүний жинхэнэ баялаг нь мэдлэгтэй оршдог.
Эрдэм гэдэг нь хүний алдаргавья. Сайн сайхан хангалуун байдал. Баяр багтал аз жаргалын нэр юм. Хүний мэдлэгийн хүчрэг тэнгис мөрөн цутгаж Бурхны үнэртний их булгаас уран монгол шавхсан нөхцөлд чухамхүү эрдэм ухаан сурцах нь хүм өндөрлөгтний алдар гайхамшиг бол чадмаа. Хэрв нөхцөл бүр дээгүү бол багш хүмбэр эрэггүй далай. Багш хүмбэр эрэггүй далай. Сургагч бүр ямар ч зориггүй ундрах мэдлэгийн үсэн өргөлөөр мэд болох болоо. Харин эрдэм ухааныг эзэмших зорилго нь бүх ил эрдмийн цөмөн болсон Бурхны гоо сайханд хүний хөтлөн дагуулваас тэр зорилго юутай ирхэн болох вэ? Ингэж эс чадваас өчүүхэн нэг дусал хүмүүний буян гişгийн ундралгыг зогсоож хүмүүн мэдлэгтэй эрдэн сагсуурч Бурхныг үл тоомсорлох гэм дуннаа. Өнөөгийн шинжлэх ухаан бол бодит үнэнд хүрэхгүйр билээ. Хэрв шинжлэх ухаан бодит үнэнд хүргэж чадахгүй бол өргөөжгүй хоосон зэрэглээ болон үлдэнэ. Цорын ганц үнэн Бурхны нэрийг барин өчсөв. Эрдэм мэдлэг нь бүхнээс ил Бурхан тэнгэрт ойртох зам нь болж чадахгүй юм бол хий хоосон алдаа болох нь эргэлзээгүй.